Бид мэрэгжил боловсрол нэгэн болсод амьдрахын тулд юм бүхэнд хийлээ шүү дээ. Сайн байцгаана уу? Мистер Бэлхэн байж утсан ингээд Өмнөгов аймгийн Далан задгад сумын оюу теннис клубын гадаа ирсэн байна. Орж ажил албатай танилцъя. Сая хальт орсон чинь гоё санагдаад. За нэг ийм гоё теннис залтай болсон юм байна. Тэгээд ер нь Өмнөговд одоо ганцхан байгаа юм. Тэ ганцхан байгаа. Ашигтанд ороо хэр удаж байгаа? Энэ өвөл ашиглалтанд орсон юм. Байгалийн гэрэл аль болох орохгүй. Тусгай зориултын гэрлээр гэрэлтэй үлдэн. Одоо энэ чинь тэр энэ удирдлагаараа ингээд бөмбөгнийхөө хүчийг нэмж хасч болно. За би чадах болоо. Хөөбө. 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 За ямар ч болсон юм бэ? Хөөбө. Би ч одоо нэг юм л хийн зохион байгуулагч чинь, цэвэрлэгч чинь, энэгээр чинь журам сахиулна, багшийн юу хийж болоо. Одоо яг энэ ширээний теннисний яг энэ клубыг байгуулж энэ барилгыг барих одоо шалтгаан нь юу байсан бэ? Энэ яг нь ер нь бол манай ихнэр ер нь теннис тоглодог, багын тим тоглодог хүүхэд байсан. Тэгээд манай ихнэр чинь бас сүүлийн жаахан нойр мойр хөдөлт болоод бас жаахан хөдөлгөөн хийх шаардлагатай болоод. Зөв. Тэгээ ер нь бол гэхдээ энэ заалан чинь бол одоо машин угаалга хийгээд ч юм уу автоделвер хийчих юм бол арай л өөр ажил нь шүү дээ. Манай энэ заал бол ашигын бус байгууллага өөрөөр хэлбэл зөвхөн хүүхэд залуучуудын чөлөө цаг зөв болсон өнгөрүүлэх, тэгээ теннисээр хичээлэх, эрүүл мэндээр одоо сайжруулах тэрүүнд нь туслах зорилготой. Жин хассан уу теннисээр тоглоод? Хассан. Би 90 кг шахуу жинтэй байсан. Одоо 80 70 хэд байгаа. 78 кг-тай. Тэгээд Орсон орлогынхон талын багштай өгчдээ. Цалин бол. За. Тий. Тэгээд тэд нарт өгчдээ. Тэгээ яг үлдсэн мөнгөний урсгал зардлын заалныхаа юунд яагаад ажиллаа болж ил байна. Хүүхд залуучуудын төлөө бас ингээд ийм сайхан барилга бариад ажилтнанд оруулаад тэгээ ингээд үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тэгээд бас он гарснаас хойш нээлттэй хийсэн юм тий. Тэгээ оноос хойшоогоо гэхэд дөнгөж нэг удаагүй бас 40 гаруй одоо хүүхэд энд ирдэг. Хүүхдүүдтэй бас. Тий. Би ч өөрөө зүгээр гар урлал хийдэг юм байхгүй. Говийн чулуу гэдэг хөөргөний урлаа ажлууд. Хуцын боологын цагаан шүр гэдэг тийм чулуу байдیں۔ Цагаан шүрээ. Тий, цагаан шүр гэдэг газрын гүнээс гардаг тийм 60% кальци орцтой тийм шүр гэж байдаг байхгүй. Ер нь бол нэг 95 оноос хойш чулуутай холбогдсон. Чулуун сэлбэр хийгээд Ялын ам гэдэг энэ газар чулуун сэлбэр хийгээд зарж борлуулад дэлхийн анти өнцөг болонгийн хүмүүс ирж сэлбэр авдаг байлаа. Тэгээд сүүлд ийм хөөргөр ороод тэгэл хөөргөл олныг хийсэндээ одоо манай улсын дарга сайдуудаас эхлээд алдартай бөхчүүд уяачид тэгэл одоо шүүх тамгын газар байгуулгууд өөр нь гадаад руу ч явсан бас одоо энэ Оросын ерөнхийлөгчд би хятадын ерөнхийлөгчд би Таны өөргөө? Тий. Вау, ямар. Энэ яг зүгээр юу яасан? Нөгөө азтай юм болсон юм. Энэ Душанбед энэ Шанхайтай ажиллагааны уулзалт гээд болсон юм. За. Манай монголчууд ажиглагчийн статустай юм билээ л дээ. Тэнд оролцохдоо манай улсын ерөнхийлөгч надаар 8 цагаан хөрөг хийлгүүлээд. За. Одоо энэ цагаан ширхэг чи ийм одоо бол энэ бол ингээд 8 жаргалын 8 мөр сэлцэн байгаа. Энд чинь бол цагаан шүр чи ер нь бол их уур их сайхан орно. Өнгөлгөө их сайхан орно хамгийн гол. Тэгээ өөрөө юм нягтрал өөрийн чулууны тослог их сайтай. Ер нь бол чулууны сэлбэр. Ер нь чулууны л хүм. Чулууны. Тий. Энэ ингээд хөөрөг ухдаг, өнгөлдөг, сийлдэг багшнууд байгаа. Зөв. Дандаа өөрөө хийсэн багшнууд. Энэ багшуудаа юу? Тий, гадаадаас мөнгө зарж авчирсан багш нэгч байхгүй. Хөөрөг чинь бол ганц Монголд л хийдэг байхгүй. Тэгэхээр гадаадд хөөргөний багж гэж байхгүй. Яг зүгээр чулууны ухах юм уу, зүсэгч байд юм уу, тийм чиглэлийн багшнууд л байна нөхөөс. Яг хөөргөн тохируулсан багж игэл бид нар өөрсдөө зүйгээс л байгаа. Йоо, дээрээ нэг юм асуучих уу? Болох юм болов болохгүй юм болоо. Яг хөөрг хийдэг хүнээс уурыг нөргчгээд. Би зүгээр хүмүүс тийж ярьдаг шүү дээ, тий. Энэ нэг чулуу өртлөөд эн чинь хятадын тий гэс нэг юм яриад тий. Хятадаас орж ирсэн уламжлалсан гэлээд шүү дээ. Тийм. Тий, тэр тэгж ярьдээ. Би бол мэдээж эсрэг байс үртэй. За хөөрг бол хятадын соёл биш. Миний бодож сонссноор шүү дээ. Хөөрг бол Эртний Өмнөд Америкийн инданчуудаас гаралтай. Ер нь бол яг хамрын тамхины хэрэглээ, хөөрг савны хэрэглээ бол бүр дээрээс улбаатай. Цаасан дээр энэ 8 морийг зурхад бол амархан. Цаас чинь бол гадаргуу ихцгэн талбар шүү дээ. Энэ дээр
энэ дугуй юм бөмбөлгөн хэлбэрийг ингэж алдаагийн зайгийн тохируулж ингэж байрлуулж зурхаас гисүүлээл хэцүү. А зүгээр цаасан дээр юм уу баримл бол одоо жишээлбэл барьж үзэл болохгүй бол авч хаяал буулгаж хаяал дахиад шаварнаагаад явж гэдэг юм уу. Цаасан дээр бол будаж хаяа дахиад өөр будаг тавиад явж гэдэг юм уу. Энэ чинь бол чулуун урлал бол хас урлаг. Нэг л жоохон хэсгийг авсан бол тэндээс дахиж чулуу наах арга байхгүй, ургуулах арга байхгүй. Тийм учраас анханасаа ер нь зураг мурагнасаа ихсүүлүүд маш их хариуцлагатай. Хэд хоног хийсэн гэж асуухгүй. Хэн хийсэн бэ л гэж асуудаг байхгүй. Ер нь үү? Тий. Зарчим нь тий. Сурж бол харахгүй тий. Сурж ханахгүй. Хүн ер нь хүүхдрэл юм сурдаг гэж. Тийм шүү дээ. Та ер нь хэдэн шав бэлтжижсэн бэ? Яг энэ хөөргөж чулуу урлалаараа. Тэгэхээр шавж одоо бас 20-од нэмдээ байгаа хөө. Одоо яг хөөргөж. Ер нь гэхдээ манай аймаг чинь бараг 80 90 100-аад хөөргөтэйч болсон ч гэлөө. Хөөргөчөнтэй. Тий. Ер нь хамгийн олон хөөргөчтэй, хамгийн олон урчуудтай аймаг ч манай аймаг. Тийм үү. Тий. Улсдаа яригддээ. Тэр залуучууд ер нь бараг л бүгд л миний шавнараас л гаралтай цаашаа уламжилсан. Зөө. Тий. Би бол хамгийн эхлээ сурахдаа надад хэн заагаагүй. Бүх юмаа өөрөө эхнэртэйгээ хоёулаад үзээд байна. Ус гоожж байна. За гоожч. Тэгээ энэ ус гоожод энэ дээрээ Энд ч одоо ингээ хөргөө ингээ барьчихна. зөө. Тэгээ хуураагаар бодож дийлэхгүй байхгүй юу? Устаа хольж тий. Тэгээ ус гэдэг чинь агай юм зөөлөж ингэж явдаг. Тэгээ ингээд зураад ингээд явна. Зөө. Дандаа устай. Энэ патрон зоогоор энэ юм алмаз юм дийсэг үйдээ. Тэгээ энэ муу ус цацаад энэ одоо энэ хөөргөний чинь хэлбэрийг гаргадаг байхгүй юу? Одоо цагаан шүрс төр нөгөө кальц шохоо оруулахтай гэж ярьлаа шүү дээ. Чанар муутай цагаан шүр бол ингэж гэрэлтдэггүй. Одоо дүлийн шохоо тал руугаан болохоор гэрэлтдэггүй. Наад нь дандаа гэрэлтэж байгаа бол чанартай ч юм. Тийм бай. Би гэрэлтгүй гэж үзүүлээ энэ. Одоо энэ дээр тусгаад байна. Одоо энэ дээр ингэ тусгаад байна. Тийм байх тий. Байхгүй гоо. Тийм байна. Тэгээ энэ дээр ингэ барьдаач. Тийм байна. Өөрөө гоо энэ чулууны чанарыг энийг өөр бас ингэж үзүүлээ. Энэ чинь цагаанд бол бас нөгөө нэг одоо цагаан шүр гэж ойлгож ойлгож байгаа ойлголт буруу. Ёлын ам юм тасдаг багтаа тий. Тий. Мөсөн дээр яг хүмүүс очдог газар нь жижиг юм чулуун лангуунууд тавиад. За. Жинхэнэ нөгөө өөрийн наймыг хийдэг гэсэн баг. Чүнчэн ор байна тий. Жинхэнэ нөгөө энэ эрдэмтэй чулуу энэ 3 тасын улаан гэдэг одоо их шуугаан тариад байдаг чулуу чинь байхгүй. Тэр ногоолч нь үлээ. Ногоо шүү. Ногоош. Энэ дандаа гартаа юм уу? Тийм байна. Гартаа байна. Би энэ гартаамыг бол ерөнхийд нэг хэлбэр Гартаам ерөөсөө байгаль дээрээс авдаг нь ерөөсөө ийм олддог байхгүй. Тийм үү. Тий. Энэ шиг Энэ одоо тэгээд энэ говьд одоо ерөөсөө олдох байсан уу? олдгоо байсан. Байхгүй болсон тий. Байдаг газар. Дандаа ийм гоё байж байгаа юм байсан тий. Газар нэг зүгээр улаан шороо гарав. Анх биднийг явж явахад энэ чулуу чинь бүр газар дэлсэтэй. Байдаг байлаа шүү дээ. Юу гэдэг юм бэ? Бөмбөрөөл гэдэг чинь яг мэрэгжлийн юу гэдэг юм бэ? Тэгээ одоо энэ дэр олдох байсан уу? Олдгоо байсан. Тэгээ хайцсан. Түүгээр урагшин зөөг барцсан. Гэр. Тэгээ онцлог нь битэрийн ажил бол урагшин зөөдгүү гаднаас авцарч Монголдо хөөрөг болгож зардаг. Та бол тий. Онцлог нь тий. Тэгэхээр эх орондоо бол ямар нэгэн байдлаар үр цүлэг үлдээгээд байгаа. Тий. Муу наймаа чинь гаргаж хийдэг. Сайн наймаа чи оруулж хийдэг байхгүй юу? Чулуу бол дандаа газар шинжиж явна. Доош. Аваад үзэл өвхөд толоогоо. Яг шиг бол хоёр ч хоёулаа нөгөө чулууны болсон. Тэгээ гоё юм байвал гоё юм хийж ил одоо Монгол нутагтаа үлдээх сонирхолтой шүү. Эхнэр өөрөө хийдэг байсан. Энийг үү? Тий. Танаа ихнэр ингэ шийдэг байсан гэж үү? Тий. Юм зараас уу. Игшийн нэр алдар хийм юм бэ? За яри. Нэг 100 заа юу? 200 ширхэг ингэж хийгээд. Танаа ихнэр үү? Тий. Хөөе. Тэр үе 5,000 гарч байсан. Тэгээд 5,000 зарсан. 5,000-аар зархаар чинь хэд сая төгрөг. Зөвхөн юм зараа суунгаа наадхыг чинь хийгээд сая төгрөг олдог байл шүү дээ. Ганц ийм гарын үзүүрээр. Бидний ихнэр бас ингэж өөрөө ийм зүйл хийдэг байсан бай. Тэг чин залуу байсан л доо 20 эдэх настай. Энэ шүү дээ. Энэ гөнгөрөөнүүд хийдсэн юм том Гөнгөр хийсээ. Хийгээгүй юм байна. Та өөрөө юу? Манай хоёулаа энэ. Тийм үү? Илбэлцсэн. Зөв харсан юм отгоо. Энэ тэгэхээр нөгөө модоор юм уу энэ чинь? Тийм шүү дээ. Дам.
Энэ гэртэл Монгол гэрт хийжтэй битгий чи байшин сав байхгүй. Ийм гүнгөрөөнүүд гэртээ ингээ тоонд нь толтор хийгээд тавьчихсан. Тэгэл хүү манай хоёр хүүхд чинь үрцэн дотор л унтаж хөвтэйл тоглоол. Модны үрцэн дотор л өссөн дэ манай хоёр хүүхд. Тэгэл хийсэн гүнгөрөөгээ голдоо ингээд тэр тоондоо толтор ингээ босгоо тавь. Гэртээ юу? Гэртээ. Ажлын морь байхгүй тэр үед чинь. Тусгай юм Хэдэн байна. онд энэ ингээд? Чи 2000-аад онд. 2001 он. Тэгэл энийг өнгөрөөнийг хаяа дурд нь гарч унтаал. Зөө. Начад яг энэ чигээр тэр 21-ийн дарихийн сүм гэдэг газар байгаа. Сургууль дээр нь басан чигээл энэ Наадах чи суудлын тэрэг авч ялаа. Яг манай аймгийн цагдаагийн орлогч ганц юм крестата тэр үед. Хоёр дахын битээр авч ялаа яг энэ гүнгөрөө. Энэ чинь гүнгөрөө болгон чинь түүхтэй юм байна шүү дээ. Түүхтэй. Тэ? Түүхтэй. Одоо тэр моциклаар яасан гэдэг чинь би чи өөрөө малчин байсан. 7-8 хуучин моцикл унсан. Дандаа хүний хайсан хэрэггүй болгосон юмнуудыг аваад засаад янзлаа. Тэгээ ганц удаа шинэ моцикл авсан тэр гүнгөрөө гараа. Одоо энэ модон шатар, чулуун шатар энэ чулуу шүү одоо манай аймгийн музейд байгаа шүү дээ. Барилгын шатар гэдэг. дээ. Зэт байгаа юм. Аймгийн музейд таны шатар байгаа Тий. тий. Оо яасан. Сэлбэр мэйлэр байгаа. Тэг хамгийн гол нь одоо яг хөтэ нэг хэдэн шавь төрүүлсэн. Тэд нар маань сайхан явдаг. Ийм сэлбэрүүд ингэ. Бахархдаг юм тэр л байгаа юм да. Оюутгаар их зарсан ийм сэлбэрүүд. За та өөрөө барьж байгаа тайлбар. За. Тийм. Энэ бас тэр жил бас Монгол телевизээр бариад яриад байсан юм аа. Та юу? Тий. Оо за. Энэ ингээр ингэ жирэлж хөдөлдөг байхгүй одоо ингэ харагдаж байна уу? Тэрүүгээр ингэ жирэлж хөдөлдөг. Тийм ээ. Тэг шарагдаад байна. Энүүгээр гав гүйдэлтэй гартаам гэж нэрлэдэг байхгүй. Гүйдэлтэй гэдэг юм. Гүйдэлтэй гартаам гэдэг нэм. Монголын геологийн одоо энэ шинжлэх ухаанд бол гартаам 1 мм 40 судал хүртэл байдаг гэж бичсэн байдгийг. Энэ бол 21 судалтай. Гэхдээ би бол олон л гартаам үз. Яг энэ шиг юм нарийн судалтай гартаам ер нь үзээгүй. Гэхдээ ер нь гартаам чинь бас томороо байдгүй. Одоо бол энэ хятадаас одоо энэ Барзидаас орж ирж байгаа гартаам гэдэг байгаа тэр бол гартаам биш. Томороо байна. Тэр бол бүдэг судалтай, нарийн бүдүүн судалтай. Судалт маань баггүй. Энэ хөргөний номд орсон. Тэгээ энэ 100 шилдэг хөрөг гэдэг юм Одоо Монголын 100 шилдэг зохиолчтой нэг юм гэсэн тий. нийгэмлэгээс юм гаргасан юм. Зөв. Тэн дээр манай энэ манай эхнэрийн хөрөг баггүй. Зөв. Энд дээр тэр хатагтай отхон баяр гэдэг байгаа. Яг нэгийг харьцах нэг харьцаагаар яг бодит хэмжээний тэгж биччихсэн зураг номонд орсон. Бичиж мэрэгжил боловсрол нэгэн болсод амьдрахын тулд юм бүхэн хийлээ шүү дээ. Худлаа их хоёроос бусдын бүгдийг хийсэн. Гэхдээ дандаа л 13-аараа. Тийм байна харин Дандаа зүтгэж амьдралаа тий. Ямар гоё. Тэгэл Анх айд очиод би тэр үр яасан гэ. Хоёр залуу хүүхэд гараад ирсэн гуруулаа. Өмсөх гутал байхгүй. Тэрийгээр бараг ярихад ичгээр идам шиг таа гэсэн. Өөрөө гутлаа хийж ялаа. За. Яг нөгөө амтай ах トゥ нарын хайдсан одоо энэ гутлын төрөө мөрөө шүү дээ. Хайдсан тэд нар чинь амьдрал сайтай улсууд чинь хайрлахгүй шүү дээ. Тэрийг чинь цуглуулж аваад тэгээд тэр чинь сайхан төрөө нь бол цааш нэр байдаг байхгүй. Одоо шил хороом одоо энэ Монгол эмгтэй гутлаа. Тэр чинь өөрөөсөө модоор холоотог хийгээд. За. Холоот гэдэг чинь нөгөө гутлан дотор хийдэг юм одоо хийбэл тий. Салгаавчдаг байхгүй. Тийм юм өөрөө хийнгүүтэй. Холоот гэдэг чинь нэг юу чинь холоот яг жинхэнэ гутал шиг ингэж дэвтээж байгаа дотор хатуулаг зулаг молагтай яг номын сорн хийдэг байл. Тэгээд 3 биендээ гуруулаа тийм гуталтай. Би 20-тэй отгоо 21-тэй ингээд манай хөөхөд гарцсан. Ямар сайнда хаймгийн төвөр явахдаа алаг гэрэн гуталтай явдаг гэсэн манай отгоо. Өөрөөс содон. Миний хийсэнгүү. Нөгөө хүний нөгөө гутлын өдснүүдээр хийцсэн.
Ухаандаа толгой нэг хөрөө өнгөтэй, төрийн нэг саарлаг өнгөтэй. Тэгсээр янз бүрийн копи маягийн хэлбэртэй. Хэлбэрнүүд үнэн дайчин хэлбэр оруулаад нөө холоод эхэлж байгаа юм чи өөрөө. Одоо тэрний зураг байхгүй юу? Байхгүй. Тэр зураг юу хойд. Тэгээд явдаг. Тэгтээ дотроо нөгөө дулаалга муулаалга энэ төр бол өстой хүснээр хийж юм чи өөрөө хийж юм. Чи хоор байсан. Тэр чинь зурагч юм байх. Тэгээ ихч бол одоо ахын хийгээд өгсөн гутлыг Голохгүй зайлуу тэгэл байгаан тэр битэрч дээрээс мөнгө байхгүй. 5 орох хэлэх малтай тэр чинь амьдрал төрүүлж. Тэгэл хийсэн. Тэгээд анх хуршин манзаар 10 сэрхээс хэлбэр хийгээд би чинь хаа онгорсон бас ийшээ 40 км алах гад. Шууд алхацсан. Энэ жуушны бааз руу. За. Өглөө гарч алхаад ороогоо 40 км нөгөө сэлбэр аваач гэж $50 өргөөд. Нэгийг $5 бөөнд $50 таавч сэрэж байхгүй баяа амтан. Буцаагаад аймгийн төврөг гүйгээд ирж байгаа юм шүү. Өдөр шөнөгүй хийсэн. Тэгээд ихнэр чинь сурхийн те бас. Тийм манай ихнэр чинь Ингээд бас сэлбэр хийгээд. сэлбэр хийн. Өөрөө миний хийсэн сэлбэрийг цүнхэлж үүрээ тэр уул хатан дотор чинь явж алах гэж яваад цүнхтэй энэ чулуун сэлбэр чинь 20-30 жилийн болно шүү дээ. Тэрийг чинь зарахын тулд өглөө хар уураар үүрчээч чулуучуул чинь жиман зарчгаад оройн ирдэг тэгдэг байсан байхгүй. Тэгээ манай ихнэр яг зав зайлвал бүтэн чинь л дөө ахш нар нь олвол та. Гэвч тэр үед бүгд л адилхан амьдрал тийм байсан байхгүй. Нийгэм тийм байсан. Тэгээ морин уур игээд. Морин уур ингээд одооных шиг гоё биш л дээ. Тэгтээ гоё дуутай. Морин уур игээд энэ хуур сайхны ангирэр чинь хуур үрж яваад нэг морин уура нэг эрхэн нэг юм маанаас өгдөг. Бас хоёлаа би мөнгө азар хийгээд манай ихнэр тэмээн тохом гэдэг идэв. Тийм хевс шиг яг хевс шиг гэдэг байхгүй. Одоо нөгөө хевсний үйлдвэрийн нөгөө машин технологи шүү дээ. Тэр чинь манай монголчууд яг монголчуудсан юм араам хийдэг тийм байдгийг. Хоёулаа айл эсч явж байгаа яг тэр араам технологи хүнээс олдсон мэдээд. Тэгээ яг гэртээ ирэнгүүтээ хуучин хаалга яддаг л. Хуучин моднуудаа ядаж байгаа. Яг тийм завод юм шиг араам хийгээд. Тэгэл тохом нэхээс суртсан манай. Тэгэл нэг тохом нэг мөнгө азар хийгээл тэгэл тэмээ малнаас өгөөл. Ямар ч дэс тэгээд өвлийн хүнстэй идэх хоолтой амьдэрдэг байлаа. Залуу байхдаа. Үе тэнгийнхэн бол дандаа шинэ планеттай. Дандаа 2-300 мал аав ээж нөгөөд шинэгээр барайл шинэ планет өгөөл. Тэгээ би боддог байлаа. Би нэр азгүй юм. Манай аав ээж яагаад надад ийм байсангүй. Яг манай аав ээж бол олон хүүхэдтэй. Насаараа социализмын яасан тийм боломжгүй л дээ тэр чинь тодорхой юм шиг. Тэгсэн ч тэгж боддог байлаа. Тэгсэн чинь тэгээ сүүлд нь ингээд зүтгээд амьдраад ингээд явсан чинь би миний амьдрал сайжраад ингээд аштайхан болоод явсан чинь нөгөө залуучуудын маань амьдрал яг бах байдгаараа эсвэл салсан сарсан боторсон ийм болсон байна. Тэгээ би юу гэж бодсон гэхээр тэгээд би аав ээжтэй баярлалаа. Надад эд баялаг одоо хөрөнгө мөнгө өвлөж өгсөнгүй. Амьдрах ухаан бас өгсөн байна. Гол юмыг би аав ээжээс сурсан байна. Тэрүүнд нь бод баярлж би учрыг ойлгож авсан хүндээ. Мэдээж одоо хамгийн анхны хийсэн өөрөг бол яаж мартагдах вэ? Бүтэн сар 30 хоног хийсэн юм чи яаж мартагдах вэ? Ер нь тэгтээ би бүх өргөөл баг мэдэн дээ. Үгүй энэ дүүг өөрийг бас мартдаггүй шүү дээ. Тэ чиний хийсэн өөрийг би ястаа мартахгүй. Тэр бол дахин давтагддаггүй хөрөг гэсэн шүү. Тэгээ яасан чинь Маш их юм бодож, маш их юм судалж. Тэрл бөө зүүн Монгол зүүн, тэрл Монгол ах 13 дугаар зүүн гэдэг чинь их олон их өргөн агуулгатай их тийм бүтээл байсан шүү дээ. Чийч их мундаг сэтгэхгүй их өнцөг гаргасан. Би чиг мэрийсэн тэгээ яг таалаг гой болсонгүй чийл шийдэх баг. Миний хувьд бол тэр маш их ажил болж их юм бодож байж хийсэн. Одоо Mr. Belkin пэйж утсынхаа одоо ингээд дагагч нарт бас ойлгомжтой болох үднэс тий. Би баярахтайгаа өмнө бол уулзж байгаагүй. Уулзсан цаанаас сая анх өнөөдөр анх удаа уулзж байгаа. Тэгээ утасны цаанаас яриад ер нь тухайн үед нөгөө хөөрг говийн чулуу гэдэг яг пэйж утас руу тий. Пэйж усаар захиалга өгөөд за би нэг ийм хөөрг хийх гэсэн юм аа гэд хийлгүүлэх гэсэн юм аа гэд. Тэгээ ерхий санаа оноо хэлсэн чинь за би хийж чадах юм болоо та гэд өөрөө баярахтайгүйт нь за энэ Монголд би бас олон хөөрг ингээд хийж байгаа хүмүүсийг харсан. Намайг оромшуулсан шүү. Танаас өөр бол хийж чадах хүн байхгүй гэж. Тэгээд хэлэхээр чинь хүн тэгж хийж байх чинь хийхгүй зүтгэхгүй л болохгүй шүү. Ер нь тийм. Би угаасаа нэлээд олон хөөрг хийдэг хүмүүсийг ингээд хараад судлаад байсан. Тэгээд нөгөө
хөр хийж байгаа хүн болгон ч нэг өөрсдийнхөө бүтээдэг пэйж утсан дээр бас тавина шүү дээ тий. Тэгээд яг л гоён чулуулнууд туссан байхгүй. За эхний жил чинь чулууга хайгаад тий. Чулууга хайгаад. Дараагийн жил чинь тэгээд унагж хагаллаад тий. Тэгээд 3 дахь жилд нь тэгж ирсэн тий. Тэгсэн. Тэгээд санаагаа гаргах гэж бас хэдэн сар болоогүй. Тий, санаан дээр чинь нилээ явсан. Тэгээ манай дүү чинь авсан мөнгөн дээр мөнгө нэмэж өгөөд оромшуулаад битэрий чинь баярлуулаад тэгээ санаа зовхоор л байгаа юм чи. Хүн тэгээд өгж явах чи яах вэ? Тэгдэг өгдөг хүн баг байдгүй юм. Ер нь үү? Тий. Ер нь надад таараагүй. Авсан мөнгөн дээр мөнгө нэмэж өгч ийсэн чамаас өөр байгаагүй. Нэг өдрийн ажил амьдралтай танилцлаа тэгээд гоё байлаа. Тэгээд манай үзэгч дагагч нарт маань бас энэ мэдхгүй юм бас зүйлсийг нь харуулж таниулж бас мэдээллийн шин чанартай тий. Яг баярлалаа. Гоё зүйл болсон байна. Дүүтэй бас бодож байна. ичнээ танил олон жил болсон найзтай өмнө ирж уулзсан баярлалаа. Зүсүсээ харж уулзсан баярлалаа. Тэгээ миний одоо юм хийсэн юмыг үзэж сонирхож ингэж би тэртэй ирж сайхан ярьж ингэсэнд баярлалаа. Ирэх юмэр зүгээр ирсэнгүй бас бичлэг хийгээд ороод ирлээ. Аа тий яа. Тий. Тий. Би чи иймэрхүү юм яхаар зогчдох юм байсан. За тэгээд манай пэйж утсанд фоллоу дараарай. Баярлалаа.